Намайг уншиж судалсны дараа яг энэ чиглэлээр бас ажиллаж байгаа яг Монголын одоо пентатоник хөгийг яг ардын уртын дуу дээр тулгуурлаад ардын язгуур үүдээс нь онлын төвшөнд гаргаж зорилготой ингээд ажиллаж байгаа. Бичээд эхэлсэн байгаа утгахгүй бас манай докторантуудын юуны эзэмшилтийн хорлол нь тэн дээр би энэ тухай ярих юм. Тэгэхээр тэр ундраагаас хөөхөж жоохон хойшлуулж би энэ номыг бүгдийг уншиж дуусчаад жоохон нэмэлт юм хийх учраас баг зэрэг хойшлуулж байгаа. Тэгээд энэ үсгэлтэй би бол өргөл байж явдیں۔ Биднийг бол одоо дөнгөж хойно сургууль төгсөж ирснээс хавраа та нар одоо ингэх ёстой, тэгэх ёстой юм хий. Шинэ эзэмшилтийн ажил хийх байнга зөвлөгөө өгч явдаг манай ахмад судлаач нэг. Тэгээ бусад талуудын цай ариун бат бас бүгдийг хайшлаа тань байж явдаг шүү. Биднийг дандаа хөвлөж явдаг. Биднийг халдаа болгодог. Биднийг одоо сая бас энэ зэрэг одоо хөвлөж явдаг байж явдаг шүү. Тэгээд энэ манай бас одоо энэ залуу хөгжмийн судлаачид олон болж байгаа эдгээр маань одоо таны энэ даалгаврын дагуу таны энэ хийсний дагуу одоо ингээд ажиллаж байгаа гэж ойлгож байгаа. Танаас би зүгээр нэг юм санах. Та бол хөгжмийн шүүмж судлалыг одоо үнэлгээг одоо бичлэгийн хувьд агуулгын хувьд ингээ үнэлж байна, дүгнэж байна. Биднийг одоо энэ залуучуудаа энэ судалгаа шүүмжил хийхэд одоо офшороор та сая нэг офшорын тухай ярьлаа шүү дээ. Мөнгө төгрөгөөр одоо хөшөлдөх ийм одоо юм юу гэдэг. Улсад энийг ингээд одоо яам хамгач юм уу нэг танилж өгөх өнөөдөр хөгжим судлалын нэг хэрэгтэй байгааг үнэлүүлэх ийм арга зам ямар юм байдаг юм бол та бол олон жил одоо тэргүүгээр өөрөө бие дагаа ингээд сууж ирсэн байгаа. Энийг хийхэд одоо та зөвлөгөө өгөх ямар арга зам байна? За зөвлөгөө өгөх гэж төвхтөл асуудал л да. Тэгээ шүүмжлэг гэдэг чинь бас шүүмжлэгчд гэдэг асуудал байж таа. Энэ чинь нэг онцлог төрөлтөө усууж юм гэж боддیں۔ Та нар боддоо энэ шүүмжлэгчтэй шүүмж хэрэгтэй. Тэгээ ойлгохтой усууд шүүмж хэрэгтэй гэдэг. Гэтэл шүүмжийг үнэлэхээс гадна шүүмжлэгчтэй үнэлэх асуудал байна. Тэр шүүмжлэгч шүү дээ. Хүн байж бичнэ. Тэгэхээр тэр манай уран зохиол урлагийн салбарт бол гарсан шүүмжлэгчдүүд ихэнх нь хувь тохиолдол муудахаар төгссөн байдаг. Сая аримал ярьлаа. Дуурж аваад магсруулсан дуурж аваад. Энэ хүн агуу хүн шүү дээ. Энэ хүн яасан? Монголын үндэсний дуу хөгжмийг хэрхэн мандуулах тухай гэж 3 хуудас бүтээл бичсэн хүн. 30 доноор хэмжигдэхгүй бүтээл. Одоо ч ачааллуудыг хөвөр ав. Гэтэл тэр хүн хувьсгалын эсэргүү гэдэг нэрээр шоронд насаа барсан. Дараа нь та нэг одоо Эренчингоо гэж энэ дууржаа бол 30-аад оны хүн. 40-аад онд шүүмжлэгч тайлбарлсан бүтээл Эренчингоо тухайн үеийн улсын хүчин дараа театрын 4-5 жүжигт шүүмжлэгдсэн байдаг. Эренчингоо юу боллоо? 70 насны даруулах хэрэгтэй гэж яваад өгсөн ч гэх юм. Агуу хүн дэлхийд олдчихгүй. Жамсын Бадраа гэж хүн байлаа. Тийм ээ. Их сургуульд институтаар төгсрээд их сургуульд багшилж байсан чинь үндэсний хөдөлтөйгээд нөгөө их сургуулиас халаал хөгжин зохиолчтой холбоонд толгой харагдж байгаа насан үед боллоо шүү дээ. Монголын анхны симфонид шүүмжлэгдсэн хүн. Үндэсний хөдөлт ингээд явуулсан.
Тийм ээ. Сандны Даштоодног гэж хүн байлаа. Даштоодног гэж. Хөгжимчин байсан хүн. Хөгжмөөр чаддаг. 1960-70-аад оны хөгжим дараан болон дуур балетын хөгжим. Үндэсний даргын жүжигүүдийг толгой дараална. Шүүмж ичсэн хүн. Тэр хүн яа. Эрдэмтэн болох гэж зүтгээд хинч тэнийг дэмжсэнгүй. Тэр хүн сүүлдээ яваад нэг сургуулийн профессор гэдэг нэг цол аваад тэгээд чимээ болсон. Одоо шаатрын шүүмж одоо юу байна? Танай бодод үзтээ. Дараа нь Батцүрийн иршгээд гараад ирсэн. Тэгээ энэ чинь сайн явцтай юм байна л да. Муу нь өвчтэй юм байна. Би тэгэд өөрийгөө тэр өвөрмөө өрсөд өвөрмөө толгой гэдэг нь тэр л дээ би. Ягаад гэвэл би муу талын баатар гэж төрүүлсэн шүү дээ. Тоодгүй. Хин тоодгүй. Тэгэхээр тэр шүүмжийн хэрэгтэйгээд шүүмжлээ тоодгүй нэг тутал байна. Энд манай залуучууд шамдрах хэрэггүй. Өөрөө чи шүүмж ичсэн бол тэр шүүмж өөрөө чи мандуулна. Өөрөө чи мөнгөчүүлнэ. Оновчлаа цай шүүмж бичсэн бол тэр шүүмжээр шаардлагашна. Эренчи самбуугч том шүүмж судлаач хүн байсан эрдэмтэн. Отелд жижиг шүүмж бичэл алдарсан хүн. Жамсын Бадраа мордож багшийн манай хорон симбод шүүмжлэл алдарсан хүн. Ганц шүүмж бол ганцдахгүй өөрөө чадна. Тийм учраас шүүмжийг нэг үнэлж хэрэггүй. Алт мөнгөтэй дүүцэлж бодох хэрэггүй. Оюуны том бүтээл, агуу бүтээл. Энэ шүүмжийг бол Монгол улс хэрэгтэй. Уран бүтээлийн өсөлт хөгжлөнд хэрэгтэй. Тийм учраас миний зах зүйл бол энэ шантрахгүй энэ оролдох хэрэгтэй. Би бол шүүмж шууд төрөөгүй шүү дээ. Аав ээжээсээ нэг нэлцээр юм төрөөгүй. Гүдсэн дэлдэг Монтод улсаас нэг юм хөдөөний нэг хөөс мантуудын Улаанбаатарт би 54 онд ирсэн. Тэгээд би урлагийн сургуульд ороод алдар багш нараас юм сураад тэгээд өөрийн санаачлахаар явсараад нэг энэ рүү орцсон байна. Тэгээд шүүмжлэх төрн гэдэг чинь бас төгтөм шиг байна. Хүн болгон шүүмжлэх болохгүй, хүн болгон судлаач болохгүй. Бас өөрийг нь хөдөлдөг, өөрийнх нь бас хөөзөө байд юм шиг байна. Тэр хөөзөө надад өгсөн юм шиг байна. Тэгэхээр одоо би юу хэлэх вэ? Офшор данс хэрэггүй. Офшор мөнгө хэрэггүй. Оюун хэрэгтэй. За энэ хүргээд одоо өнөөдөр бидний дээгц хэлэлцүүлэг маань өндөрлөж байна. Хүрэлцэн ирсэн та бүхэнд маш их баярлалаа. Гişээнүүдээ багш маань одоо онлын талын шүүмж болон асуудал дэвшүүлсэн шүүмж, нэхэл шүүмж гэж зөвхөн шүүмжийн судлалаас 3 төрлийг ингэж хэлэхэд бид нар одоо илтгэл тавихад бид нар маш их зүйлийг ойлгосон. Тийм учраас манай одоо урлаг судлаач хөгжмийн зохиолч нар бүгдээрээ одоо шүүмж судлал гэдэг рүү орох зайлшгүй шаардлага тулгараад байгаа шүү гэдгийг би сүүлчийнхээ үгэндээ дахиж хэлье. За тэгээд багштай маш их баярлалаа. Урт удаан насаж сайн сайхан амьдраарай. Тэгээд бас төгсгөл дүгнэлт байгаа юм шүү манай шиг хэлдэг. Эцэст нь уран сайхны шүүмжийн нийгмийн ач холбогдолын тухай гэдэг хэлье. Уран сайхны шүүмж бол урлаг уран бүтээлийн олон үзэгдлийг түүх онол арга судлалын талаас тусгаалan авч тайлбарлах, нэгтгэн дүгнэх, зориулж бий даасан судалгаа юм гэж байна. Уран зохиолын салбарт бичлэгийн хэлбэр гэж байна. Шүүмж бол манай уран зохиолын судлалын бичлэгийн нэг хэлбэр гэж үздэг. Би энэ судалгаа гэж үзэж байгаа шүү. Ийм байж магадгүй. За хоёрт нь урлагийн уран сайхны шүүмжийн нийгмийн ач холбогдлын тухай гэвэл 23 зүйл хэлж болмоор байна. Нэгд нь урлагийн шүүмж бол уншигч, сонсогчдын оюун санааг гоо зүүн сайхны категорийн үүднээс